Ялцарсан төрийг завхруулсан хүмүүс гадаад дотоодгүй хэсэж, гахаа шуугны мах идэж хулгайсан мөнгөөрөө зугаацаж, мөрийтэй тогтож, албан тушаалаар шагнуулж байгааг бид ойрын 1-2 жилийн дотор бишгүй харлаа. Тэднийг ингэж наргиж сингэх явах асуудал дээр арыг нь дааж үлдэх газар бол цагдаа тагнуул авилгатай тэмцэх газар прокурор шүүхийн болжээ гэдг нь өнөөдөр ил болж хэллээ. Элбэг доржийн 8 жилийн хугацаанд хийсэн ажил нь Монгол Улсын хууль шүүхийн байгууллагыг дээд зэргээр дампууруулж, дандаа хулгайч луйварчдаар бүрдүүлэх ажил байжээ. Ил гарснаа Эрдэнэтийн 51%-ийг барьцаалсан асуудал байгаа болохоос биш далд цаанаа юу байгааг бүү мэд. Гэвч хизээ нэгэн цагт илэрнэ. Ямар нэгэн байдлаар олон нийтэд одоо зарлагдаагүй ийм байдлаар ингээд явсан 2013 оноос хойш. 2015 оноос хойш авилгатай тэмцэх газар руу шилжээж шалгагдсан. Гэтэл өнөөдөр хүртэл энэ асуудал бас хөдөж гарч ирээгүй. Тийм учраас ямар зорилготойгоор хууль хяналтын байгууллагын энэхүү удирдлагууд энэ хэргийг хаацалв, энэ хэргийг дарав. Ямар санаатайгаар одоо энэ хөнгө хэлцэх хугацааг, хуулийн дагуу одоо хөнгө хэлцэх хугацааг хүлээж байв гэдэг дээр бас олон нийт энэ дээр хамтарч одоо авилгатай тэмцэх газар болон цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас хариулт авах хэрэгтэй гэж үзэж байна. Прокурорын байгууллагаас. Авилгатай тэмцэх газар гэхдээ авилгын эргийг мэдээлсэн хүнийг дарамталдаг. Авилгатай тэмцэх газрын дарга инх жаргал нь танай компани талаар ийм тийм мэдээлэл манад ирлээ. Наадханыг азар тоолж илрүү шиг янзлаараа хэмээн хов зөө мэдээж хулгайч нартай хуйлдаг тухай олон нийтийн зөвлөлийн гишүүн баас мэдэгдэж байсан. Тэгэхээр бид өнөөдөр Эрдэнэтийн 51-49%, оюу толгой 5 толгой өөр бусад ордуудын талаар юу ч гэж орилоод нэмэр багтаа болжээ. Ерөөсөө ийм ялцарсан системийг суурьаар нь унгааж, хууль шүүх цагдаа тагнуул хүчний бүх байгууллага дээр их цэвэрлэгээ хийхгүйгээр яаж дэлчигнээд улс орон эгч өрөөндөө орохгүй гэдэг нь ил боллоо. Монголын төр үнэн хэрэг дээр Элбэг дорж болон түүний манан бүлэглэл MC Smith компани хувийн өмжүүлчихжээ. Хувьчлаад авчихсан эзэд нь хэлийн чанар, казиногийн заалнаас командалд суугаа ийм төр зэсгтээ уулзгаж дэлхий дээр байдгүй. Шудраг үнэн мөнгөний эргүүлэх живжээ. Одоо үүнээс гарах ямар гарц байна вэ? Монгол улсын ерөнхийлөгч улсын хурлын шудраг залуу гişүүдээ. Та хэддэл найдахгүй юм бол өөр найдах юм гэж үгүй боллоо. Энэ хэвээрээ жаахан утгал юм бол Монгол улс бүрэн дампуурхаар болсон байна.